За өнөөдөр манай Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэхүйн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөөний хүрээнд ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хүнсүүдийн аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан. Орон даяар эрчимтэй өрнөж буй хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөөнийг шинжлэх ухаанчаар өрнүүлэхэд эрдэмтдийн зөвлөлийн үүрэг оролцоо их юм а. Өнгөрсөн 2024 онд гэхэд эрдэмтдийн зөвлөлөөс пестицидийн асуудлаар 6 удаа хуралдаж пестицидийн хэрэглээний өнөөгийн байдлаас сэдвт зөвлөлдөх хэлэлцүүлэхийг зохион байгуулсан. Мөн пестицидийн чиглэлээр зөвлөмж боловсруулан засгийн газарт хүргүүлж улмаар шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж пестицидийн асуудал өргөн цар хүрээг хамарсан байдаг. Тэгвэл энэ онд эрдэмтдийн зөвлөлөөс хүнсний аюулгүй байдлын асуудлаар томоохон хэд хэдэн ажил эхлүүлэхээр 2025 оны ажлын төлөвлөгөөгөө баталж байна. энэ салбарт одоо энэ 30 гаруй жилийн хугацаанд маш их асуудлууд хүнсүүдийн аж ахуйн талбарт тулгарсан асуудал байдаг. Энэ бүх асуудлыг одоо шийдэхийн төлөө эдэмтийн зөвлөлөө, хүнсний хувьсгал төрийн бас байгууллага, төрийн 35 байгууллага бид бүхэн хүнсний хувьсгалын тогтолцоог нь зөв болгохын төлөө бид суурьаар нь ажиллаж байна. Жимс нөгөө хөдөлмжийн аж ахуйгаар одоо дотооддоо хөгжүүл хангах бас боломж байгаа юм байна. Энэ талын асуудал дээр бас та бүгд саналаа солилцоорой гэж хэлмээр байна. Салбарт маань өргөжөө тооны хувьд нь бэхжээд ингээд хүчтэй тийм баг бий болсон байна. Тэгэхээр манай зөвлөл маань зөвхөн зөвлөлийн гишүүдээрээ биш шалгаалагдахгүй. Шинжлэх ухааны академийн багч болгон ихтэй сургууль энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдыг бод ингээд хамтарч ажилладаг ийм цөм болгож одоо хамгийн гол нь та хэд маань өөрөөсөө манлайлал ажилладаг ийм одоо манлайлалыг үзүүлэх нь зүйтэй. Хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөөний хүрээнд байгуулагдсан хүнсүүдийн аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил бүр өргөтгөн өнөөдрийн байдлаар 28 эрдэмтэн судлаачдтай болж өргөжжээ. Тухайлбал шинээр эрүүл мэндийн салбар, хүнсүүдийн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болон лабораториудын эрдэмтдийг татан оролцуулж эрдэмтдийн зөвлөлийн цар хүрээг тэлж байна. 24 онд бид пестицидыг нэлээд том асуудал болгоод улсын хэмжээнд одоо шадар сайдын хэмжээнд ажиллаад ажлын хэсэг, дэд хэсэг ингээд байгуулад явлаа. Одоо 25 оноос эхлээд бид нар малын гаралтай хүнс, мах, сүү энэ тал руугаа бид нар бас яг энэ хүнсний баталгаат байдлын системийг бас тогтолцоогоор нь авч үзэх юм шаардлага байна. Улаанбаатар хотод бол үндсэн ганцхан одоо төгжрөл эсвэл утаа гэдэг. Энэ 3 дахь том асуудал бол энэ хүнсний хангамжийн асуудал, хүнсний аюулгүй байдлын хангамж. Энэ хүнсний одоо асуудал бол орж ирж байгаа. Ягаад тэгэхээр бүхэл одоо Монгол улсын маань төв зах зээл нь Улаанбаатар хот мөн болж байгаа. Яг жижиг цайны газрууд, зарим гэр газрууд дээр нэг санаа зовоод байдаг юм болохоор маш хүчтэй аяг тавг угаадаг бодисуудыг хэрэгэлдэг. Тэрний нөгөө бүрэн буцаад одоо арилгаж байгаа асуудал бол маш хангалттай гэж боддог. Тэгэхээр эн чинь буцаал нэг пестицидийн хэлбэр болж байна тийм. Хүнсний нэмэлт гэдэг маш олон төрлийн химийн бодисууд оруулж ирдэг. За тэгээ энийг одоо яг үнэхээр хэн хаана хяналт тавиад үнэхээр энэ хүнсний одоо үйлдвэрүүд чинь яаж хэрэглээд байгаа юм бэ? Та бүхэн бүгдөө мэдж байгаа. Яг англиар орж ирэх юм бол бүгдөө химийн бодисоор орж ирдэг шүү. Ийхүү ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх хүнсүүдийн аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн 6 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.